За ганцхан дахимдаад бүхэн гүцэлээд. За эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт үзэгчдээ Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн сөргөл далдар тончин сон үзэнэ докторийн нэрмжид Ховд аймгийн дэргэс сумын ерөнхий боловсролын сургуулиусан байгуулагдсны төвхтө 100 жилийн ад Ховд аймгийн дэргэс сумын гэрээт Хөсөг экспресс компани аймгийн Арслан Балдар живцэн 56 даван төрүүлээ. Ховд аймгийн Манхан сумын гэрээт аймгийн Арслан Балдын даваадаа үзүүлж байна. Баяр наадам төрүүлж үзүүлж өгсөн өгчүүдийн шагналыг боллоо. Баярлалаа. За төрөлх сургуулийнхаа 100 жилийн ойд одоо зодогдож 6 даван төрүүлээ. Сэтгэлдээ яваасан уу? За сэтгэл өндөр байна. Бид одоо яг энэ сумыгаа сургуульд 1-р ангиас 8 жил хүртэл сурч төгссөн. Тэгээд одоо энэ нутгийн одоо онгойлгох юмаа энэ сургуулийн тэгээд 100 жилийнхаа ойд төрүүлсэндээ баяртай байна. Ер нь баяр наадмын зохион байгуулалт ямар болж байна? Зохион байгуулалт ажиг сайхан болж байна. Хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бэ? Яагаад ер нь бүхий спортод орсон бэ? Энэ надад манай наг зах нар энэ сумдаа бүгд барилддаг хүмүүс байдаг. Аймгийн начин алгаа тэгээд сумын зам олон сумын начин дор чөрөө гэдэг манай ээж ах トゥ бүгд барилддаг. Тэгээд тэр наг зах нараа харж байгаа тэр гэдэг анх чи сумын наадам л харж байгаа юм шиг сумын наадам наг зах нар маань бүгд барилддаг. Тэгээд ер нь манайхан бол бүгдээрээ л барилддаг хүмүүс байдаг. ангийнхантайгаа төгсөгчдтэйгээ уулзсан уу? Уулзсан. Манай 2007 оны анхны 11-р ангийн төгсөгч. Тэгээд манай ангийнхан Оос тастай тэмцээнд 2-р орчихсон. Баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Шууд дамжуул. За нэг амар гоё төс. За сайн байна уу? За Дарис сумын төгт 100 жилийн сургуулийн 100 жилийн баяр наадам зодоглож бас үзүүрлээ сэтгэлээ яваасан уу? Сайхан байна. Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн сөргөл далдар тончин Өнөөдөр Дарис сумын 100 жил ойд тавтага сайхан байна. Зүрлээ. Сайхан. Дарис чөлтө 100 жилийн баярын хүргье. Баяр наадам ер нь хэр болж байна? Баяр наадам сайхан болж байна. За энэ жил ер нь хэдэн сумын наадам зодоглов? Энэ жил усын наадмаас хаашаа аймгийн наадам зодглоо тэгээд одоо 2 дахь Дараагийн барилтаа хаана вэ? тэгээд наадамтайгаа зөвж барилдана. Хэдэн жил бүхий спортоор хичээлж байна. Ер нь яагаад бүхий спортыг сонгож хичээлэг болсон? Спортоор 13 жил хичээлж байна. Баярлалаа. Сайхан байна.